За сайн байна уу? За өнөөдөр сэтгэлийн шарах болвол амьд байснаа нотлогоо энэ шархаа яаж урлаг болгон хойрохгүй гэдэг сэдвээр яриа. Энэ Японд Кинзуки гэсэн ийм нэгэн төрлийн урлаг байдаг. За тэрний юу ихтэй зэрэг энэ аяг ч юм уу ваар сав хагарсан тохиолдолд бучаагаа тэрийг нийлүүлээд хуучин хэвдэн оруулдаг ийм урлаг юм байна. Тэг яаж энийг хуучин хэвд нь оруулах вэ гэх юм бол нэгэнтээ хагарчсан байна аяг. Тэгвэл буцаагаад тааруулж тавиад наах юм байна. Төмөр бол гахна. Тэгэхээр тэр чинь одоо ямар урлаг байдгийг тэрэнд ямар үжилтэнтэй сайн сайхан юм байт юм бэ гэж мэдээж асууж таарна. Гэтэл биш шүү дээ. Энийг хагарсан энэ аяг савыг буцааж тааруулахдаа алтаар авч гагандаг юм байна. Кин гэж хэлж штэ. Кинцуки гэдэг. Кин гэдэг чинь алт гэсэн үг юм байна. Тэгэхээр чинь хагарсан юмыг аваачаад алтаар гагнаад буцаага тавина гэдэг чинь урлаг болж байгаа. Тэгээ урлаг болох мөртлөө юм байна штэ бүр. Хуучнаас хамаагүй л үжигсэнтэй сайхан алт орчсон учраас. Тэг бүх болж байгаа. Зүгээр жирийн аяг бол ингээд унуул хагарч байна. Гэтэл хагарч чуурсан хэсэг болгоны бүгдийг алтаар залгаад гагнаа тавихтай жирэг. Улам бүх бол таарна шүү дээ. Тэгээ ийм гайхамшигтай урлаг байна. Тэгэхээр энийг бол өнөөдөр сэтгэлийн шарах гэдэг жишээн дээр. Тэгэхээр сэтгэлийн шарахыг бас одоо ингэж гахамж болно. Тэгхийн бол яг хаа. Бүр хуучнаасаа илүү бат бэх, хижээч гэмтэхгүй, хижээч шархалахгүй. Тэгээд өсөлттэй, амжилт ялалттай болно. За энийг бол хаана бичсэн бэ гэдэг зэрэг та бүхэнд одоо чувралаар ярьж танилцуулж байгаа. Энэ хижээч харагдахгүй. Мөрөөдөл биелүүлэх шидэтлгүүр дээр бичсэн байж байгаа юм. За энэ хараг. За бид нар бол сэтгэлийн шарахгүй хүн гэж бол бараг байхгүй. Хин ч гэсэн ямар нэгэн асуудлаар шархалж ирсэн. Эсвэл дахин өөрийн чинь бодолд орж ирж идэг. Мартагдашгүй тийм үеуд хардарсан ч. Энэ чинь цаашдын чинь өөрийн чинь амьдралд чөдөр тушаа болчихдог. За энийг бол траума гэж ярддаг. Сэтгэлийн шархаа гэдэг. Тэгэхээр сэтгэл судлал дээр дийлэнх одоо энэ талын зөвлөгөө өгч хүмүүсийн хувьд бол сэтгэлийн шархаа арилдахгүй гэж траума болж үлддэг гэдэг. Насан турш тэрнээсээ гарч чадахгүй жовж идэг. Ийм үжигдэл гэж ойлгож хүлээж авдаг, тайлбарладаг. Гэтэл энэ номон дээр бичээгүй. Сэтгэлийн шархыг давж туулж болно. Харин ч сэтгэлийн шархтай байна гэдэг чи юу? Өөрийн чинь амьд оршиж байгаагийн баталгаа юм а гэж бичсэн. Тэгээ саяын хэлсэн тэр Кинзуки гэдэг арга Японы хагарсан ваар савыг одоо яаж алтаар гагнаж бүр илүү бат бэх, бүр илүү үжиглэнтэй сайхан урлаг болохгүй. Тэрийн шиг энд сэтгэлийн шархыг хэрхэн хангаад улам илүү эрүүл, улам илүү сэтгэлийн тэнхээтэй хүч чадалтай. Тэгээд тэрийг бүр өсгөж амжилт ялалт сайн сайхан эхлэл болохгүй. За энэ дээр бол хоёр арга байж байгаа. За энийх нь нэгдүгээр нь бол Америкийн сэтгэл судлаач Ричард Тедексигийн гаргасан гэмтлийн дараах өсөлт гэдэг ийм сонирхолтой судалгаа. Гэмтэн шархална гэдэг бол тэр чигээрэн унж дөрөтчнө гэсэн үг биш. Мод бургаас гисэн хуурд нургасныхаа дараа улам хүчтэй, улам батвах болоод эдгээрээ дургачсан харагдчихдаг. Энэнтэй адилхан гэмтлийн дараах өсөлт гэдэг зүйл бас хүмүүсийн сэтгэл зүйд байдаг юм байна. За энэ нь бол 5 төрлөөр илэрч байгаа. За энийх нь нэгдүгüүрд хүн өөрийгөө улам сайн ойлгодог болно гэж тэгж бичсэн байна. Алдаа дутагдал гаргасан сэтгэлийн шарх үлдсэн. За энэ бид нарт мэдээж сургаамж болж байгаа шүү дээ. Чадах чадахгүй юм ойлгодог бол. Эсвэл өөрийнхөө алдаа гаргасныг буруу жам сонгосныг ойлгож байна. Жишээлх юм бол хитрхээ их шунал гэдэг ч юм уу. Мөнгнөөс болоод би тийм алдаа гаргацсан юм байна. Энэ надад тохирохгүй байж таа гэсэн ийм ухаарлаа. Хоёрдугаард нь хүнтэй гүн холбоодох чадвартай болно гэж. За энэ сэтгэлийн шарахын дараа болохтой зэрэг өөрийнхөө сургаамж дээр үндэслэж хагаад хүнийг ойлгох чадвартай болно гэсэн.
Ганцхан өөрийгөө биш. Бусдын сэтгэлийг бас ойлгодог. Энэ жовжээж магадгүй. Энэ хүнд хэцүү байж магадгүй гэдэг чинь. Өөрийнхөө байр сууриас бусдыг ойлгодог. Тэгээ бас хүнийг бас таньдаг бол. Ийм хүнтэй нөхөрлөл болдгүй юм байна. Харин ч тийм хүмүүсийг би эрхэмлж үзэх ёстой. Улам илүү ойр дотно нөхөрлөлөө баттгаад явах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Улам илүү ойр дотно итгэлжиж амьдрах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Ийм байдлаар нэг сандон жинхэнэ нөхөрлөл сэтгэлийн ширхгийн дараа бий болох болж чаддаг. 3 дугаард нь амьдралын утга учирын талаарх шинэ ойлголттой болно. Энэ сэтгэлийн ширх автлаа амьдралын утга учирын талаар үнэнхүү гүнжгээд сэтгэж байгаагүй. Энэ талаар бодож үжиж байгаагүй байж бол. Харин энэ өөрийн чинь бүр гэмтээсэн энэ сэтгэлийн шарх болттой зэрэг амьдрал гэж чухам юу байдаг? Амьдралын жинхэнэ учир утгыг ойлгож эхэлдэг. Жишээлх юм бол хүнд нэр төр хэрэггүй байдаг юм байна гэдэг ч юм уу. Хамгийн чухал нь гэр бүл гэдэг ч юм уу. Ийм байдлаар амьдралын жинхэнэ учир утгыг ойлгох. Ийм чавшаан болно. Тэгэхгүй бол насан турш тэр хэвээрээ тэнэг байдлаараа туусаж болж байх нь байна шүү дээ. За дөрөвдүгээрд нь бол амьдралын жижиг сажиг зүйлэд анхаарлаа хандуулж чадвартай болгож байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхэд зэрэг шархаа авах болтлоо хитрхээ том, хитрхээ хоосон зүйлийг хөөж ивжсэн байж болж шүү. Ингээд унаад болсныхоо дараа сая өөрийн чинь өдөр тусмын амьдрал думд өөрийн чинь хөөжилж исэн, мөрөөж исэн тэр аж жаргал сайн сайхан зүйлүүд байсан байна гэдгийг олж харагдах олон байдаг. Тэгэхээр энэ номон дээр бас олон дахин бичсэн аж жаргалыг бид нар олж харахгүй байна шүү. Тийм нүдгүй байна. Өөрийн чинь эргэн тойронд байж тэрийг мэдэрс сурах чухлаа. Зүгээр л одоо өглөөнэ мандах нар гэр бүлтэйгээ хамт идэж байгаа оройн хоол гэдэг чинь. Энэ бүхэн дотор аж жаргал байдаг. Байхгүй юмнаас бити хөөчлөлт. Байгаа юмдаа байгаа аж жаргал сайн сайхан амьдралын утгыг олж харах хэрэгтэй гэж. Тэнийг мэддэг болно. За 5 дугаард нь шин зориг, шин итгэл үнэмшил бий болно. Алдсан байна. Буруутсан байна. Сэтгэлийн ширхэг авсан байна. Энд чи юу өөрийн чинь зориг буруу байсан байж магадгүй. Ингээд шин итгэл үнэмшил, шин зориг бий болох болж чадтай болно. Энэ гайхамшигтай. Хэрвээ ингэж бие сэтгэлээр гэмтжээж, шарх сарв олжээж сая өөрийгөө буруу чамаар будаад хэжсэн гэдгийг ойлго. Тэгээ шин зориг бий болж чадтай юм байна. За ийм 5 талтай. За энийг болвол гэмтлийн дараах өсөлт гэж хэлсэн байгаа. Тийм учраас сэтгэлийн шарх бол тийм аимшигтай гэж үзэж болох. Энэ харин бид нарыг өсгөх, бүр илүү дараагийн түвшинд гаргах чангалаас болж байгаа. За тийм учраас сэтгэлийн сорив болвол энэ ном дээр бичснээр сул дорой байдал биш. Харин юу вэ гэдэг зэрэг өөрийн чинь туулсан зам, даваад гарсан шүн, дэвчиж чадсан нулимс, дотроо ялж үлдсэн ухааны чинь бодит уул мөр гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол өөрийн чинь амьд байгаагийн нотлогоо гэсэн. Хэрвээ тэр сорвиг, шархыг давж гарч чадаагүй байсан бол яах вэ? Өнөөдөр энд амьдсрам байхгүй гэсэн. Байсан ч гэсэн яах вэ? Шороо оронд орчихсон ч юм уу? Эсвэл сэтгэл мэдрэлийн эмхтэй болчихсон ч юм уу? Хэвийн биш байх байж. Тэгэхээр өнөөдөр давж туулаад амьдсрам өнөөдөр ингээд миний ярахыг сонсоод суужна гэдэг чи юу юм? Гайхамшигтай гэсэн. Та амьдсрам байна. Та саяын ярьсан 5 агуулгаар өссөн байна гэсэн. Одоо залгаад 2 дугаар асуудал. 2 дугаар асуудал нь тэгвэл яаж энэ сэтгэлийн сорвиг саяын хэлсэн кинзуки гэдэг Японы урлаг болгож ховирахгүй. Сэтгэлийн шархийг урлаг болгож ховирох арга гэсэн. За ганцхан хагарсан вар сав эдлэл хэрэгслийг алтаар гагнах биш. Ийм уран жураач тас байна. Харин хэрмэн дээр чав гарч байгаа юм. Хагарч чуурч. Тэн дээр нь завсраар нь будаг оруулаад дээр нь жураг жураад гайхамшигтай уран бүтээл болгох хүмүүс байгаа. За энэний шиг сэтгэлийн шарх сорвиг бас шарх сороо хөвөрнө биш. Тэжээч эдгэршгүй өөрийн чин дотор байдаг тэр чиврүү биш. Нойтон чиврүү биш. Юу байх вэ гэдэг зэрэг гайхамшигтай урлаг. Өөрөөр хэлэх юм бол сэтгэлийн танхимыг хүч чадал болгож аврах арга бас байна. Хэрвээ чи өнгөрснөө цаас болгох юм бол
бодолчин үзэг болно. Тэгээд сэтгэлийн чин шарах бүтээл болно гэж хижээч хараадахгүй. Мөрөөдөл биелүүлэг шийдтэлхүүр дээр бичсэн. Тэгээд нэгдүгээрд бичнэ. Бичнэ гэдэг бол сорвон ойлгох, нэгдүгээр алхам. Бодлоон зэгсэлж нулимсорон үг бүт. Жишээлх юм бол өөрөө чинь маш гомдоосон эсвэл орхоод явсан хүнд хижээч илгээгээгүй чахаа бичиж болно. Өөрөөр хэлэх юм бол бичиж дуусаад илгээх хэрэггүй гэсэн. За энэ жахан дээр өөрийнхөө уур, хилэн, гомдол, чөхрөнгөн барсан энэ бүгдийг ямар ч шүүлтүүргүйгээр бичих хэрэгтэй. Эсвэл шүн болгон өөрийн чинь бодолд орж ирж нойрчин холж болж байгаа. Тэр таагүй үе явдлуудыг тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж болно. Ягаад гэвэл зэрэг хүн дотроо бодоод явж явах үед энэ сэтгэлийн шарах болвол том уу шиг байдаг. Хижээж давж гараашгүй. Гэтэл чаасан дээр буулгад бичих юм болвол тэр ачаа өөрийн чинь мөрнөөс бууд гэж байгаа. Өөрийн чинь бодол тэр сэтгэлийн шарах сорив биернээ үжигнээ үжүүрээр урсаад гарчдаг гэж байгаа. За ийм гайхамшигтай сэтгэл бие үжигдэл байна. За тийм учраас нэгдүгüүрт нь бичих юм байна. За хоёрдугаарт нь ярах хэрэгтэй. Яр гэж байгаа. Ярж илчлэхгүй болвол нуугдсан шарах хижээч эдгэрдэг гэж байгаа. За энийг болвол бид нар мэдж байгаа. Шарахыг битүү боогоод байх юм бол эдгэрдэг. Битүү шарахыг бүр нээгээд идээг нь гарах хэрэгтэй байдаг. Тэрийн шиг өөрийн чинь дотор нуугдсан тэр сэтгэлийн шарах сорвыг ярж илэрхийлэх хэрэгтэй. Ярах хүн байвал хамгийн сайн. Өөрийн чинь ойр дотны найж гэр бүлийн гишүүдхэн байна. Хэрвээ тийм хүн байхгүй бол ганцаараа ярьж болно. Тойлонд ярьж болно гэж энэ сэтгэл судлалын номнууд дээр зөвлөсөн байж байгаа. За энэ бас үр дүнтэй. Жишээлх юм бол тэр явдал намайг үнэхээр их өвдгсөн. Би одоо хүртэл сэтгэлдээ тээж явдгаа гэж. Энэ анх удаа өөрийнхөө амаараа үг хэлээрээ илэрхийлээд амнаас унах хэрэгтэй. Амнаас унахгүй болвол наадах чинь өөр чинь сэтгэлд мөг байх нь вэ шүү дээ. Өөрийн чинь дотор тэр нуугдсан шарах үгээр илэрхийлээд агаард чуур ядах үед жамхарж алга болно. Энэ бас маш гайхамшигтай сэтгэл жүжигдэл. За 3 дугаард нь хуваалч. За хуваалч гэдэг нь юу гэхтэй зэрэг бичих ярахаасаа бас илүү өргөн утгатай. Одоо өнөөдрийн бид нарын ярьж журагчснаар болвол нийгмийн сүлжээн дээр шеэр хийн гэсэн цачна. Өөрийнхөө туулсан хүнд үеийг даваад гарсан нулимстай шөнийг сургаамж болгоод бусдад хуваалцаж болно гэсэн үг. Өөрийнхөө туршлагыг хуваалж гэсэн үг. Зөвхөн нийгмийн сүлжээн дээр тавих биш. Бүр ном болгоод бичиж болно. Жишээлх юм бол энэ хижээч оройтхгүй гэдэг ном болвол миний амьдралын туршлага. Би асар олон салбарт амьдрал дээр оройтчихсан. Энийг ухаарад энээс сургаамж аваад бичсэн. За бас нэг ном байдаг. Та бүгд мэдэх бах. За тэр болвол энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэсэн ийм ном байж байгаа. За миний хувьд ч гэсэн энэ бэлгийн харилцааны асуудал дээр энэ энергийг буруу зүйл зарчуулж хийсэн ийм сэтгэлийн сорив гашуун сургаамж байж байгаа. За энэс яаж мултарсан бэ гэх юм болвол энийг ном болгож бичээд бусадтай хуваалцсан учраас би энэ сэтгэлийн шарах сорвыг ялан давч чадсан. Зөвхөн өөрөө ялж даваад дуусаагүй. Бусад хүмүүст бас сургаамж болсон. За энэ номыг олон хүмүүс уншсан, сэтгэлдээ хуваалцсан. Бэлгийн энерги гэдэг бол асар гайхамшигтай энерги. Тэр энерги зөвхөн бэлгийн үйлдэл зарчуулаад аж болохгүй. Тэрийг хэрвээ оюуны энерги болгож чадах юм бол асар их гайхамшиг бий болно гэдгийг энэ номон дээр бичсэн байгаа юм. Тэр яаж тэрийг оюуны энерги болгохгүй гэхэд маш нарийн житлүүдэн дээр орсон байж байгаа. За өнөөдрийн ярьснаас товт өгнө. За өнөөдөр хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтгэхүүр гэдэг номонд орсон. Сэтгэлийн шарах болвол амьд байгаагийн тотлогоо сэтгэлийн шарахыг өөрийнхөө өнгөрснөө алдаа дутагдлыг яаж урлаг болгож аврахгүй гэдэг асуудлаар ярьсан. Энэнийх нь хамгийн энгийн ойлгомжтой жишээ болвол Японы энэ уламжлалт урлагийн нэг кинзуки гэдэг арга. За энэ юу вэ гэхээр хагарсан угаарсаа
эдлэлүүдийг бучааж гагандаг, бүрэн бүтэн болгодог. Ийм урлаг юм байна. За энэ бучаахтаа болвол бүр алтаар аваач гагандаг. Тэгэхээр алтаар гагансан хагарсан ваар сав гэдэг болвол урдаасаа илүү үжиглэнтэй сайхан харагддаг. Бүр илүү баатар бөх болдог. Тэр шигэн сэтгэлийн шарах сорвыг бас бид нар гаганж бүр илүү эрүүл хүч чадалтай сэтгэл зүйгийг бүр амьдралыг босгох болж чадтай. За тэр аргуудыг ярьсан. Энийх нь нэгдүгээр болвол гэмтлийн өсөлт гэдэг зүйл. Гэмтснээс бид өсөж болно. За энийг 5 жишээн дээр ярьсан. За дараа нь утгатай зэрэг яаж урлаг болгож хаврахгүй. За энэ дээр болвол бичих, ярах, хуваалж гэсэн 3 арга хэлсэн. За энэ аргуудыг мэдэх юм болвол хинч өнгөрснөөхөө сэтгэлийн шархад баригдаад хүлэгдээд чураамаатай амьдрахгүй. Тэрийг өсгөж чадна, урлаг болгож чадна. Бид нарын сэтгэл гэдэг болвол агуулга биш. Юм болгоны хийдэг, чуглуулдаг, хадгалдаг тийм газар биш. Харин юу ихтэй зэрэг тэнд байж байгаа материалыг ашиглаад шинэ барилга байгуулах хэрэгтэй гэж байна. Өөрөөр хэлэх юм бол тэр сэтгэлийн шарх авсан тэр туршлагыг ашиглаад дараахан амьдралыг босгох хэрэгтэй гэсэн тийм үг. За энэ номон дээр бас хэлсэн байгаа. Сорив болвол сүйрлийн таамаг биш. Сэтгэлийн сорив байж болно. Өөрийн чинь биеийн сорив бас байна шүү дээ. Энэ тэндээ бэртсэн, гэмтсэн. За энэ болвол сүйрлийн таамаг биш. Харин юу вэ гэдэг зэрэг шинээр бүтээсэн амьдралын гарын үсэг гэж хэлсэн байгаа. Сорив биш. Шинэ амьдралын чинь гарын үсэг байна. За анхаарал авсан та бүхэндээ маш их баярлалаа.